Сайхан уу найзуудаа? Би Мэндэ байна. Ээж маань эмч болохоор ажил ихтэй байгаа. Харин манай аав сүүлийн үед хэрэгсээ ажиллаж байгаа. Ажил руугаа очихгүйгээр гэртээ сууж агаад бүх ажлаа хийн гэсэн үг л дээ. Хаяа зөндөө олон хүмүүстэй хурал хийж ч болдгийм байх лээ. Аавыг ажиллаа хийж яхад нь би теле хичээлээ үзэж, даалгавраа хийж, зураг зурж, эсвэл тоглодог. Өдөр цайныхаа цагаар аав надад амттай хоол хийж өгдөг. Цайгаа уучгаад аав бит хоёр хамтдаа ном уншиж, эсвэл аав надад хичээлээ хийхэд тусалдаг. Хаяа би инхээ найзтайгаа видео колл хийж ярьдаг. Инхээ өндөр настай өвөө эмээтэй болохоор тэдэндээ өвчин авчирч халдаачихвээ гэд айгаад гэрээсээ огт гарахгүй хашаандаа л тоглож байгаа гэсэн. Зурагтаар энэ коронавирус өвчний тухай их гардаг. Гадаадад маш олон хүн өвдөж, нас орж байгааг сонсохоор надад аймаар бас их гунигтай санагддаг. Ийм үед аав ээж минь намайг тайвшруулдаг. Бид бүгдээрээ COVID-19 өвчнөөс сэргийлэх зөвлөмжүүдэд сайн дагвал энэ өвчнийг тусахгүй байж түүнийг ялж чадна гэж ээж минь надад ярьсан. Найзуудаа бүгдээрээ хичээцгээе.